Сайн байцгаана уу эрхэм хүндэт хэрэглэгчтэй, та бүхэнтэй Touchy комментаар уулзж байгаадаа таатай байна. Миний нэрийг Батулга гэдэг. Өнөөдөр Touchy комментаар та бүхэндээ бидэнд ирүүлсэн асуултуудын дагуу би одоо хариулахад бэлэн болоод байж байна. За тэгээд талхчгэр хувьцаат компани дээр дэлгэрэнгүй мэдхийг хүссэн хэд хэдэн асуултууд бол ирсэн байна. Гэхдээ энэ бол маш олон давтамжтай ирсэн ийм асуултууд байж байгаа. За тэгээд асуултуудаа эхнээс нь хариулаад явъя. За тэгээд эхний асуулт. Танах хар талхнаа будагч бодис хийдгүү гэсэн асуулт ирсэн байна. Энэ асуултанд бол би ингэж хариулмаар байна. За миний ойр дотны хайртай найз нөхөд бүх хүмүүстэй Touchy талхнуудыг, хар талхнуудыг эдхийг бол би зөвлөдөг. Яагаад би зөвлөдөг вэ гэхээр энэ үйлдвэрт тухайн бүтээгдэхүүнд ямар орчин нөхцөлд ямар түүхий дээр хийгдэж байгааг би өөрөө нүдээр хардаг учраас тэрийг бол эдхийг зөвлөдөг юм аа. Хэрвээ энд одоо ямар нэгэн будагч байж ч юм уу эсвэл нэмэлт хүний биед одоо сөрөг нөлөөтэй зүйл орсон байх юм бол би тэр хайртай дотны улсуудаа энийг эдэж хэрэглэхийг бол зөвлөхгүй. Ингээд миний хариултаас ямар ч байсан ихний асуултын хариу бол гарч байгаа бах. Талхчгэр хувьцаат компани хар талхандаа ямар ч будагч бодис нэмдэггүй. За дараагийн асуулт. Танах түүхийдээ ханаас авдаг вэ? Монголоос 100% авдаг үстэй гэсэн асуулт ирсэн байна. За энэ асуултанд бол хариулахад нийт түүхийдийн 90 орчим хувийг бид нар бол Монголын зах зээлээс авдаг. За яагаад Монголын зах зээлээс авдаг вэ гэхлээр мэдээж хэрэг улс оронд маань гурил үр тарианы үйлдвэрлэл бол эрчимтэй хөгжиж байгаа учраас бидний одоо түүхийдийн хэрэгцээг их оронд маань бүрэн хангаж байгаа учраас энийг бол 90% хүртэл хэмжээнд дотоодын зах зээлээс бэлтгэдэг. За тэгээд 10% үлдэж байгаа. Энэ 10%-ийг бол Европын холбооны улсуудаас за мөн Оросын холбооны улсаас авч одоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлд ашигладаг байгаа. За үүний дараа бас нэг асуулт байна. Төмөн насан хэвийн боов гээд магтаад байдаг юугаараа онцлогтой юм бэ? За энэ хэвийн боов маань юугаар онцлогтой вэ гэхлээр би одоо ийм л хариулт өгмөр байна. Би одоо тэнд нэг байгаа технологи, тэгэл процесс, амжилт шат бүхнийг юм яриад байх бол сонирн биш. Аль болох хэрэглэгч та нарын амьдралд ойрхон хариултыг хэлэх юм зүг байх гэж бодож байна. Та ямар байдлаар тайлбарлах гээд байна вэ гэхлээр би өөрөө хөдөө өссөн хөхөд. Тэгээ хөдөө бол хэвийн боовыг гэртээ хийгээд тухайн жилийнхаа өнгийг тодорхойлдог байсан. За намайг баг байх үед тэр үед яад хийдэг байсан бэ гэхээр аав ээж хоёр маань одоо гурилан өмнө оройн нь бэлдээд гэртээ оруулж ирээ заврыг гаргаад маргааш өглөөнөө шар тосонд багсраад зуураад амраагаад тэгээд бэмбийлж нухаад тэгээд ээжмэн сайхан чанаад ингээд бэлэн болгодог байсан. Энэ дээр орж байгаа шат дамжлага болгон дээр айгүй их тийм нягт нямбай ажилдаг байсан. За тэрнтэй л ялгаагүй процесс бол энэ үйлдвэрийн орчинд явагдаж байгаа. За энгийн хэмийн боов буюу атар хэмийн боовноос маань 3 дахин илүү хугацаа шаардаж хийгддэг. За энд орж байгаа орц материалын хувьд бол мэдээж хэрэг хамгийн сайн чанарын материалуудыг сонгож бид хэрэгэлдэг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн маань бол энгийн одоо атар хэмийн боовноос юм уу эсвэл одоо гадуур зах зээл дээр зарагдж байгаа бусад үйлдвэрлэгчдийн хэмийн боовноос хамаагүй илүү чанартай, илүү одоо утга учир шингээсэн ийм бүтээгдэхүүн. Тийм учраас бол энэ бол яа харахгүй онцлогтой бүтээгдэхүүн юм аа. Дараагийн асуулт. Танах хаяг энэ 19 дугаар хороолд байдаг компани мөн үү гэж асуусан байдаг. За тэгэхээр энэ асуулт бол ихэнх хүмүүс бол талхчгэр компани яг хаана байрладаг, хаана үйл ажиллагаа явуулдаг бол тэр болгон мэдээд байдаг. Тэгэхээр одоо яг энэ Touchy комментараа та бүхэнд аль бисаар мэдэгдэв. Энэ бол Цонгин хайрхан дүүргийн 29 дугаар хороонд Москва оролын баруун талд сүлжмэлийн үйлдвэрийн ард талд 34 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ийм компани маа 700 гаруй ажилтнтай өдөр тутамдаа бол 200 орчим мянган ширхэг бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг ийм компани байгаа. За 19 дугаар хороолууд байдаг компани бол Атар өргөө гэдэг өөр компани. За энэ хүүхдийн зүү дагуу байдаг компани бол Өгөөж Чихэр боов гэдэг зөвхөн нарийн боовны үйлдвэрлэл эрхэлдэг ийм хоёр компани байгаа. Тэгэхээр талхчгэр хувьцаат компани бол байршлан Цонгин хайрхан дүүрэгт байдаг юм шүү. За үүний дараа сүүлийн үед бас нэлээд дэлгэрэнгүй асуугаад байгаа асуулт байгаа. Энэ
атар талах гэх реклам дадах юм аа. Энэ ISO-той атар гэж байдаг юм уу? Эсвэл ийм олон төрлийн атар талах байдаг юм уу гэж асуугаад байна. Тэгэхээр энэ яагаад ISO-той гэж хэлээд байна вэ гэхээр далхчгэр хувьцаат компани маань салбартаа гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгч дотроо хамгийн анх ISO 9001 стандартыг нэвтрүүлж ажилласан ийм компани. Тэгэхээр энэ компанид үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүнүүд бүгд ISO 9001 стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэгдэж зах зээлд нийлж байгаа гэсэн үг. За ISO л гэдээ яриад байдаг. ISO гэдэг нь яг юу юм бэ гэхээр эхний энгийн үгээр тайлбарлах юм бол түүхийн эдээсээ эхлээд хэрэглэгч таны гар дэлгүүрийн лангуу хүртэлх бүх эрүүл ахуй, аюулгүй дүрм журм стандартыг мөрдөж хүрдгэл бүтээгдэхүүн юм аа л гэсэн үг. Тэгээ ISO-доо талах гэдэг нь бол энэ атар өгөө компани атар талах бол бас яг манайхтай адилхан атар талах байдаг. Тэгээ атар талах маань бол ганцхан ширхэг. Ер нь бол нэг л төрлийн талах. Энэ атар өгөө компани үйлдвэрлэж байгаа, манай компани үйлдвэрлэж байгаа энэ хоёр талах бол яг ижил бүтээгдэхүүн. Гэхдээ ISO-той гэж ялгаж байгаа нь бол энэ чанар стандартын дагуу үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн. Биднийх бол мэдээж эерэг мөрдөж байгаа юм бол байгаа л байх. Гэхдээ бол бид нэр илүү эрүүл илүү аюулгүй болгосон шүү гэдэг ийм юм байгаамаа. За тэгээд түүхийн эдээсээ эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртлээ Монгол улсын болоод тэр ISO 9000-ын стандартын шаардлагуудыг бүгдийг нь мөрдөж ажилласан учраас энийг ISO-тай атар талах гэж нэрлэдэг байгаамаа. Атар талхаа яагаад ууттай болгочихсон юм бэ? Уутгүй байхдаа их гоё амттай байсан шүү дээ гэсэн юм асуулт ирсэн байна. Яг орчин нөхцөл нийслэл хотын байна, хүн амын оршин суугчдын тоо нэмэгдэж байгаа, машины тоо нэмэгдэж байгаа. За үүнийгээ дагаад хөрсний бохирдол, агаарын бохирдол бол бидний хамгийн гол эмзэглэх асуудал болоод байгаа. Тэгэхээр урд нь бол атар талхыг задгаагаар нь түгээгээд дэлгүүрт аваачаад өгөхөд бол замд нь одоо ямар нэгэн гадны бохирдлгүйгээр очих боломжтой байсан бол одоо сүүлийн 4-5 жилийн хугацаанд бол энэ бүр огт байх боломжгүй болчихсон зүйл. Өөрөөр хэлэх юм бол одоо гадамжаар явж байгаад нөгөө задгаа талхан дээр тоос шороо хүрэх магадлалтай. За хүн мөн дэлгүүрээс нэг талхаа авахдаа хэдэн удаа харж үзэж авдаг байлаа. Тийм ээ. Нэг талхыг 10 удаа ч юм уу 5 удаа ч юм уу хүний гар хурж авдаг гэсэн бидний судалгаа гарсан. За энэ үндсэн дээрээ бид нар одоо энд аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг мөрдөж ажиллахад одоо зах зээл гарсныхан дараа нөгөө эрүүл ахуй юмнуудыг хангахгүй бол бас болохгүй. Тэгээ бид нар бол яг харахгүй нэг бол уутанд оруулах нь зөв юм байна гэсэн шийдвэрийн үндсэн дээр уутанд орсон байгаа. За уутанд орсноороо амт нь муудсан гэдэг дээр бол би санал нийлэхгүй байна. Амт нь бол яг л хിവэрэн байгаа. Хуучин мөрдөгддөг байсан тэр орцчор, найрлага, технологийн горим ментер бол яг л хуучин хിവэрэн байгаа. Тэгэхээр энэ дээр бол хариулт хэлэхэд таны хуучин эддэг байсан атар талах бол яг хэмжээндээ, хэвэндээ амт нь бол хിവэрэн байгаа шүү л гэдгийг хэлэх байна.